Сууд ухаантнуудын цаг гэсэн арга нь их энгийн байдаг. Хичээлийн нийт цагийнхаа 20%-ийг сурагчдаа өөрийн хүссэн зүйлээ сурахад нь зориулж өг. Тэд хичээлийн стандартыг хангахын зэрэгцээ шаардлагатай ур чадвараа эзэмших агуулгыг өөрсдөө сонгог. Ингэснээр сурагчид сууд ухаантнуудын цаг гэсэн аргын тусламжтайгаар өөрийн суралцах аяллаа эхлүүлнэ. Сурагчид агуулга, сэдвээ өөрсдийн сонирхол тулгуурлан сонгодог. Энэ нь заавал уламжлалт сургалтын чиглэл байх албагүй юм. Тэд загвар, хоол хүнс, спорт, лего, компьютер тоглоом, эсвэл далайн гүний амьтдад дуртай байж болно. Сурагчид дараа нь эдгээр сонгосон сэдвүүдийг хичээлийн тухайн сэдвт хамааралгүй стандарт агуулгатай тааруулж болно. Тэд суралцах хугацаанд өөрсдийн сургалтын төлөвлөгөөг боловсруулдаг. Мөн түүнд тохирсон ямар үйл ажиллагаа болон их сурвалж сургалтын хэрэглэгдэхүүн байхыг өөрсдөө шийддэг. Сурагч бүр өөртөө зорилго тавьж өөрийгөө үнэлэхээс гадна суралцах хурд болон дуусгах хугацааг мөн өөрсдөө тогтооно. Бас ганцаараа суралцах уу эсвэл баг болж жижиг бүлгээр суралцах уу гэдгээ бас шийднэ. Энэ бүгдийн эцэст сурагчид юуг сурч мэдсэн талаар бусадтай хуваалцах хэсгээ өөрөө бас шийднэ. Бяцхан сануулга. Энэ нь бүх зүйл чөлөөтэй гэсэн үг биш юм. Энэ арга нь сурагчдад өөрийн чадварыг бүрэн дүүрэн ашиглах боломжийг олгодог зарчимтай юм аа. Тэгсэн ч гэсэн алдаа гарна. Гэхдээ та оролдоод үзэх хэрэгтэй. Гэвч эцэст нь сурагчид бүтээлч шүүмжлэлт сэтгэлгээтэй бие даан суралцах чадвартай болдог юм. Өөрөөр хэлбэл хэрхэн суралцах арга барилаа эзэмшдэг гэсэн үг юм аа.